Эрхэм үзэгч та бүхэн харж байгаа энэ машин бол дэлхийд дахинд бааха буюу бааги гэж нэрлэгддэг юм машин байгаа. Энийг гараар өгсөрдөг. Монгол залуучууд Монголд өөрсдөө өөрийн гараар бүтээсэн ийм автомашин байгаа. Энэ машиныг бүтээхдээ Монголын автосэлбэгийн зах зээл дээр байгаа Солонгос автомашины мотор, Sonata 2-ын мотор 2000 cm3-ийн багтаамжтай энэ моторыг мөн Солонгосын автобус болон бусад машины амортизатор бүрш хийж, за мөн түүл гэрзэнийг мөн Солонгосын сэлбүүдээр машины арамыг одоо энэ турбагаар гагнж өөрсдийн гараар бүтээсэн юм машин байгаа юм. Энэ машин маань энэ жил 3 дахь уралдаанд оролцож байгаа. Одоо Монголын автомаструудын холбоо, Монголын автомашин мотоциклын спортын холбоо, Баахагийн холбоо гэдэг энэ жилийн тэмцээнүүдэд одоо 3 дахь оролцож 2 хүрэл медаль, 1 алтан медаль эзэн болоод байгаа юм аа. Энэ оны 10 дугаар сарын 18-19-ний өдөр хүү 7 хуудагт энэ Бааха 2014 уралдаан болж нийлбэр дөнгөр бүх машинуудаас 3 дугаар байрт өөрийн ангилдаа 1 дугаар байранд орсон юм амжилтыг үзүүлээд байгаа. 70 км замыг тойргоор уралдахад эхний 2 өдрийн уралдаанд 70 км замыг 33 минутанд туулсан байдаг. Дундаж хурд бол ерөөсөө шорон зам дээр 130 км/цагийн хурдтай явж байгаа гэсэн юм тооцоо гарсан байна. Энэ тэгэхээр одоо джипний ангиллын машинуудтай уралдахад бас джипнүүдийг төрүүлээд ороод ирсэн байдаг. Тэгэхээр одоо Монголд байгаа хамгийн бартаа цамд хамгийн хурдан одоо бага хугацаанд хол замд болох машинаар шалгараад байгаа энэ машиныг Монгол залуучууд инженер мэргэжилтэд төр тогтох мөн тэдний багийнхан энэ машиныг бүтээсэн байна. Ингээд автгийн компани энэ автомашины одоо уралдаанд оруулж ивент итгэж энэ залуучуудыг дэмжиж одоо дараагийн тэмцээнүүдэд оролцуулахар болсон. Мөн сарын өмнө болсон тэмцээнд энэ тамирчдыг ивент итгэж оролцуулаад байгаа юм. Энэ автомашины мотор бол Sonata 2-ын мотор гэдэг түрүүн бид та бүхэнд хэлсэн байгаа. Хамгийн гол нь уралдаанд ороход автомашины мотор хүчтэй байх, явахын одоо найдвартай баталгаатай сайн байх ёстой байдаг. Тэгвэл энэ машины одоо моторт Германы Protec-ийн бүтээгдэхүүнийг автомашины моторыг задлахгүйгээр засварладаг одоо нано хамгаалагч юу, моторын тослогооны систем цэвэрлэгч, түлшний систем цэвэрлэгч зэрэг зүйлийг хийж уралдсан байгаа. Одоо энэ 2000 cm3-ийн багтаамжтай энэ мотор одоо 4000 гаруй см-ийн багтаамжтай мотортой машинуудтай энэ зэрэгцэж давхиж хурд хүчийг үзүүлж чадчихээн гэждэг маань одоо энэ Германы бүтээгдэхүүн бас үнэхээр үйлчилгээ сайтай байгаа харагдаж байсан. Одоо тамирчин одоо жолооч маань хүртэл одоо энэ мотор бол үнэхээр хүчтэй болчлоо, урамтай боллоо, уралдах сайхан боллоо гэдгийг бас хэлж байсан. Ер нь одоо жолоочийн ур чадвар, явах хэдэнгийн найдвартай байдал мөн энэ мотор хийсэн үйлчилгээний бас үр дүнд энэ автомашин бас амжилт үзүүлсэн байгаа юм аа. 18 секунд 972-оор Алтай констракшны тамирчин олон улсын инженерийн мастер 12 дугаартай хажим бол 1-р орсон байна. Монголын ангиллыг цог зэрэгтэй мэрэгжлийн тамирчдыг ангиллал доор нь цог зэрэггүй шинэ тамирчдын ангиллал гэж 2 ангилж оролдуулсан байгаа. Энэ бол мэрэгжлийн тамирчдын ангиллын 1 2 3 дугаар байранд орсон тамирчдаа. За дахин баяр хүргье. 4 дугаартай автгийн компани тамирчин төр тогтхыг урьж байна. Төр тогтын багийг бас хамт урьж байна. Жолоочдын зам застагт гарч ирнэ гэж таныг урьж байна. Багийн ангилд шилжих шатас 1-р шатастай учраас 2 тамирчид 2-нд алтан медаль, дагаад шилэн цом зам босчгийн дэд болох юм аа. 2 тамирчид баяр хүргье. Цаашдаа урдан хэмжээнд энэ төрлийн тамирчид олон бодож амжилттай орж байгаасаа гэж танд хүсээрээ. За манай хоёр тамирчин амжилттай уралдаад ирлээ. Тэгээд 2 өдрийн дуршуулсан энэ тэмцээнд бас амжилттай оролцож өөрсдийнхөө төрүүллээ. Нийт уралдсан машинуудаас одоо 3 дугаар байранд орж ирлээ. Энэ сайхан олон джип 69 ч олон машинууд уралдсан байна. Өөрсдөө хийсэн энэ гайхамшигтай машинаараа ингэж уралдана гэдэг бол үнэхээр энэ хоёр залуугаараа бахархаж байна. Ер нь уралдаа ямар шүү вэ? Уралдаа амжилттай сайхан болж ирлээ. Машин ер нь асуудалгүй сайхан байлаа. 2 өдөр ингээд уралдахад ямар нэгэн байдлаар сая хамгийн сүүлчийн өдрөл дискэнд асуудал гарлаа тийм. Ер нь машинд бол асуудал үүссэнгүй.
Энэ машинд ашигласан юм бол дандаа энгийн машины солонгос тэргийн эд анги байгаа. Тэгээд энд бол уралдааны машины нэг ч эд анги ашиглаагүй зүгээр энгийн машины юм ашигласан. Тэгээд энэ үндий одоо прототипийн бүтээгдэхүүнийг хэрэгжилж одоо тэгээд моторыг бол дээд хэмжээгээр нь хаазалж одоо 3 өдөр ингээ уралдахад бас асуудал үүссэнгүй. Тэгээд энэ бүтээгдэхүүн бол үнэхээр сайн байлаа. Гол нь энэ мотор явахд ангид асуудал үүсээгүй. Тэрний хүчинд ингэж тэмцээн амжилттай дуусглаа. За та баяр хүргэе. За. За олон сайхан машин ээж олон тэмцээнд амжилт гаргаарай гэж хүсье. Бид нар ч гэсэн одоо дэмжих болно. За баярлалаа. Автохимийн хамт олондоо баярлалаа. Энэ 2 өдрийн уралдаа маш амжилттай боллоо. Манай одоо энэ баг хамт олон алт авлаа. Тэгээд маш сайхан залуучууд байна. Энэ техник бол одоо ер нь баг гүйцэхэд ер нь тун хэцүү байх шиг байна. Тийм учраас сайхан тэргэнүүд байгаа боловч за өшөө энэ үнийг өшөө сайжруулад өшөө сайхан үйлчлэгээ хийгээд ингээд явхад бол манай баг бол ер нь их сайн ажилд сайн оролдох тийм болцлыг бол бүрэн дүүрэн хангахад бэлэн байна. Ингээд үүнийг одоо бас ахлаад ажиллаж байгаа танд бас баяр хүргэе. Одоо хойштын ажилд амжилт хүсье. Баян хамтран ажиллая. За баярлалаа. Тамирчин залуучууд өөрсдийн одоо гараар өөрсдийн ур ухаанаар энэ машиныг бүтээсэн байгаа. Тэгэхээр энэ машинд одоо тавигдсан хөдөлгүүр бусад эд ангууд бол хамгийн одоо зах зээл дээр хямдхан үнэтэй байгаа одоо солонгос машины эд ангуудыг их хвчлэн тавьсан байгаа. Тэгээд туулах чадвар одоо явах хүч чадлын хувьд бол гайхамшигтай байна гэдэг нь сая харагдлаа. Жишээ нь одоо энэ машины амортизатор гэхэд одоо ингээд нэг дугуйн дээр урталтаа 2 амортизатор байх жишээ тий. Тэгэхээр энэ амарчийн ажиллаад ханлаа гэхэд дараагийн энд хязгаарлагчин дээр дахиад энэ амортизатор ажиллаж байгаа учраас энэ дөргөлтийг нэг дугаарт маш багасгаж өгж байгаа. Хоёрт энэ амарчийн явалт нэмэгдэж байгаа байхгүй. Тийм учраас дугуй газраас салахгүй өөрөөр хэлбэл одоо машин явахад ингэж юу яасан энэ юм болгоныг маш бодолцож хийсэн. Ер нь бартаа саадан дээр бол хурд гасах шаардлагагүй ийм техник зохион бүтээсэн байна. За энэ хойтлын нэг дугуйн дээр ихэд одоо жишээ нь 3 амарчин тавигдсан байна. Энэ бол одоо явалтыг зөөлөж дөргөлтийг намжаадаг ийм юутай. Тэгээд энэ уралдаж байгаа байдлыг харахад бол маш их доктортой. Тэгэхээр цаашдаа бид нэр одоо манай компани зүгээс ийм машиныг олноор хийж энэ төрлийг одоо Монголд хөгжүүлэх тал дээр манай компани бас дэмжиж цаад бэрхшээлтэй замд одоо хэрэглэх болно. Автомашиныг задлахгүйгээр засварлах Германы шин технологи Монголд нэвтрлээ. Таны машины асалт муудаж хүч сударч утаа хайж чадхуун зарцуулалт ихсэж байвал хямд төр үрдүнтэй засварлах шингэн багж дэлхийд алдартай Германы автохимийн бүтээгдэхүүнийг Автохим компанид танд санал болгож байна. Азийн Монголд Германы нано технологи нэвтрлээ. Автомашиныг задлахгүйгээр засцгаая. Автохим компани